зарим төрлийн молибдены баяжмал, катодын гэх зэрэг бүтээгдэхүүнүүд хятадаар дамжаад 3 дахь орн руу экспортлогддог. Тиймээс энэ жилээс Оросын нутгаар дамжуулаад хойд Солонгосын радион бомб руу 20 мянган тонн ус гаргахаар тохиролцоонд хүрсэн юм. За дээрх алхам үр дүнтэй болж чадвал манай ашигт малтмал далайд гарах нэг гарц нь ягдах юм а. Умард Солонгосын талд эрг саналыг найштайгаар хүлээн авсан мөн Оросын талаас хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлээд байна. 2000 тонн ус гэдэг маань манай өнөөдрийн төмөр замаар бодвол 50 вагоноос бүрдсэн 4 галт тэрэг явна гэсэн үг. Үүнийг манай нийт экспортлож байгаа нүүрсний хэмжээтэй харьцуулахад багч дээрх ажил амжилттай хэрэгжүүл үр дүнтэй гэдгийг хэлж байгаа юм а. Мөн засгийн газар хоорондын хилцээрүүд ч байгаа. Тодорхойлбол өнгөрсөн жил Хятад улстай 1 тэрбум тонн нүүрс худалдах хулдан авахар тохиролцсон. Энэ мэт тохиролцоонд нүүрс экспортлогч компаниуд жижиг томоороо ялгаагүй дэвширхтээ оролцож чадвал уналтад байгаа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжтой юм а. 20 саяын экспортын хажууд 20 мянга бол одоо багтуу боловч яг нөгөө чиглэлээ бодох юм бол одоо хойд Солонгосоор дамжаад тэр хойд Солонгос чинь тэндээ далайн бомбттой, усан бомбттой далайн гарц хэсэг шүү дээ. Тэрнийг ашиглаж түрээлэх тэр туршилтын асуудал хэмжээнд явж байгаа юм аа. Тэнд хүрчих юм бол тэндээсээ одоо өмнө Солонгос, Японы зах зээл Китайгаас богино байж магадгүй, Оросоос амсаас богино байж магадгүйсээс тэр сонголт хийгдэж байгаа байна. Мөн манай нүүрсний компаниуд нэгдэж чадвал бид нүүрсээ тасралтгүй экспортлох боломжтой. Өнөөдөр дэд бүтцийн асуудлаас гадна нүүрсний компаниуд хоорондоо өрсөлдөж, том жижигээ шахаж монополцноос болж нүүрсээ хямдруулах шороо болох нөхцөлийг бүрдүүлээд байна. Уг нь дотооддоо бус хэлийн цаана өрсөлдөөн үүсгэж нүүрсний экспортоо нэмэгдүүлэх учиртай. Гэтэл манай нүүрсний компаниуд дотоодын компаниудынхаа дээр гарах гэж нүүрсээ улам хямдруулсаар Хятад улсад давуу тал олгоод байгаа юм а. ТВ-с мэдээ Инх Цолмон Уранхаас мэдээллээ.